이들이 있을 때는 양을 들려야 되지. 자, 들려가 버려요. 자, 나눴어? 네, 잘랐어. 우선, 질문해. 좀 장터 또 같으면, 사바, 그무중. 그렇군요. 자, 알고. 자, 맛있는 것들이 주제에 따르다. 이 누구는 되게 맛이 주제에 도시는 엄청 안 가지. 야, 나가 좀 못 듣죠. 주사요. 자, 이렇게 되고 하면 들이 어느 들이 주제들 못 듣고 말입니다. 여보지? 장터 또한 자, 장터 또한 하루 동안 양을 밑에 낼 수 있을 때문에. 자, 스트레스. 취창, 그러면 창서 또가로 하이로스 한번 안하는 게 없도 되고 목은 들었었죠. 그러면 자, 말고는 맛있다 나가는 거죠. 자, 그렇지. 자, 원동이 건 밑에 잡았었어요. 자, 어떤 밑에 차기 아까 하는 거 밑에 차기 얇죠. 자, 내가 담은 뒤인데 여보세요. 자가 자, 내가 맞고 박절. 자, 밑에 내가 박절 좋았다. 오늘들 일주일 때는 인도 때문에 야서 못 듣지. 그래. 자, 맛있니? 자, 여보세요. 기름 타는 쉽든 뭐든 흰 감기에 두는 거 좋아요. 흰 감기에 두는 거 좋아요. 없어요. 감기에 두는 거 좋아요. 야, 좋았어. 자, 해보세요. 그래. 자, 그러면 벌써 기름치신 또 흰 감기에 두는 거 좋아요. 자, 나 우스코에 쓰면 잘 쓰는 거. 자, 아까 막시나 야지 되게 소리가 나와서 자, 우서 기름치신 또 흰 박식. Next, to sport. 질문해. 자, 400도 드시면 자, 그거 누르시는 기체 때문에 힌트 하시는데 그렇지. 그렇지. 좋아요. 자, 별똥만. 밑에 슈팅 도라를 지인지 띄운 거? 밑에 도라를 지인지? 어르신, 밑도. 자, 독사를 때리는데 되게, 나도 미는 좀 나오냐. No.
бүгдээрээ маш сайн бүрдэн байна. За өнөөдөр багшны энүүгээр таныг яах вэ? Үнэн харснаа. За энийг авчаад бүгдээрээ ширэн дээр гараад ир та. Нэг нэгний гаран дээр хайр. Хайр. За. Багш дээрээс нь тоолъё за. Хоёр хүүхдүүд босоо. Хоёр хүүхдүүд. Хоёр хүүхдүүд гараа хоёр тавьсан хүүхдүүд. Чи хоёр биш. Хоёр тавьсан хүүхдүүд. Дээрээс юм. Биш. Хоёр хүүхдүүд. Хоёр тавьсан хүүхдүүд өнөөдөр та нар юу хийх вэ гэхээр найс хараа. Үнэхээр бага та нар өөрсдөө үнэн заяа. Танаа багаас хэн босч ирээд нэг хүүхэд босч ирээд ярьсан байвал та нар яг энэ дээр багшаа тааж өгсөн зүйлийг аагаад өгч ойлгосноо. Танаа юм билээ. Зүгүүн үү. Танаас хоёр хүн юм байсан. Энэхүү. Багштай хэлгүйгээр наач болно ойлгосноо. Ойлгосноо. Ja, hayır. За, заавал хичээл тоо. Ахын нэгтэй бидний энэ дээр асуулт хариулсан өгөөд наад босоод наачаа үндэгээ өгөх асуулт. Танаас алаас хүн наасан бол асуум нэг гэдгийг хаа маш өгш. За. Тэр хүнтэй босоод юу ярихгүй шүү. Наадгүй босоод нь үндэгээ өгөхөд ерөөсөө юм байхгүй. Тэр хүн өөрөө юм гэдэг. За багшны энэ дээр хоёр үг наач. Найс хараарай. Шаарч. Юу гэж юм? Багшны энэ үг танаар тайлбарлах гэдэг юм. За гэрэл. Гэрэл гэж юу? Юу гэрэл гэж юу? Тэмүүч. Юу гэрэл гэж юу? Гэрэл. Аны гэрэл гэж юу? Тэгэр. Нэдэр маш анхаарал намайг санджаа. Бид байгаа гэрэл бас. Гэтэл гэрэл болж идэв. Гэрэл устдад бас хүмүүс ямиг тат ханадаг. За тэгвэл шүү. Аваачаад юуны гэрэл хэлээ? Чидэн гэрэл. Оо, чидэнгийн гэрэл гэж байна юм байна. Машины гэрэл. Машины гэрэл гэж байна юм байна. Үгүй. Цамхгийн гэрэл. Оо, цамхгийн гэрэл. Та цамхгийн гэрэл харсан уу? Цамхгийн оройд ирэх гээ. За. Цогцоо нэг шүү. Хааны гэрэл гэж. За. Хааны гэрэл гэж байдаг юм байна. Хааны гэрэл төсөө юусан? Цамхаг өөр машин самбай чидэн. За тэгвэл энэ гэрэл ич юу вэ? Ич юу вэ? За гэрэл дээр хамгийн л даа гэж үзсэн. Эцэг нарны. Оо нарны гэж. Заавал багсаа нарны гэж байдаг. За та нар бодож байгаа. Нарны гэж байдаг. Шилний гэж. Хөөе. Гэрлийн илч гэж юу? Гэрлийн илч гэдэг юу гараа? Илчгийн нэрсэнд бид юу юм бэ? Хатуун зүудөө дулаан уу? Дулаан тийм ээ. Дулаан. Тийм. За, төгөлдрөө юуны илч гэдэг вэ? Тэнгэрийн илч юу? За, энэ үгийг багш ядаар орч илч өгнө заяа. За. Тавцаа. Илчгийн чинь хатуун тэр бүлээн зүйлийг хэлээд байна л да. Бүлээн зүйлийг харгадаг зүйлийг хэлээд байна. За. Чингис хааны юунд байдаг илч.
За багш нь энийг яаж ч та нарыг нарыг гэдэг нь юу гэхээр тэр нь ийж төлөөлөгч хийж байгаа хүмүүс энэ багш нь галын тийм ээ галын нарыг гэж яваад өшөө юу нээж өгсгөө галын гэж тэр талаас нь багш нэрээ тийм ээ гал өшөө юу нээж өгсгөө хүний бие оо яаж ингэж одоо ойлгосноо юм байна ийм хичээл тухай юм биш үү за Хасуусны тийм ээ? Басны хасууны за зүг. За шүлгэнээр ч одоо багаараа хараа. Үг нөхөг байгаа. Тийм ээ хаснаа. Тэр үгнүүдийг одоо хоорондоо ярилцаад ийм үг байх нэ гэж бид таа. Ямар үг вэ? Энэ аяг энэ дээр авах хэрэгтэй. Энэ дээр ямар үг вэ? Энэ дээр ямар үг вэ? Сайн ярих тоо. Та байж. Наавто. Тэнд авах шүү. Тэдний баг онцлоо. Тэр үгийг тохиолдолтой үгийг бид нар олж ирсэн. Тийм ээ түрээс яг тийм үг байгаа. Хамгийн тохиолдолтой ямар үг вэ? Айдаа даа. Ана томослоо. Хамгийн түрүүнд тусдаа танах одоо шууд шүлгээ уншиж шүү. За чи энэ дэр орлуулах үгээ шууд өөрөө орлуулаад тэгээд уншиж авчих. Би наач нэг хичээрээ гэртээ өчтөж байгаа. Гэртээ найзынхаа биеийг л чам тог дуугаш. Хатуун чинь тавьж бүлээддэг. Хатангаж яг тухайг нэлээ. Надад ч тусаад болохгүй бол найз миньтэй мод явахгүй. Минут би наач гэртээ юу гэсэн томхон дэсэн. Тэвдэ байгаа музыкаа хөнсөн гэлээ. Ичнээ диэтэсгүй хийсэн зүйл дэвэсэн надад чи бол найзтай юм уу? Одоо цаан тод орон шиштэй юм нэ. Гэртээ нас бас жоохон гинэ бичээрээ гэртээ очтой байгаа байна. Хатуун чинь тавьдаг хатангуй цаасан гарсан нараа яаж тадаасан болохгүй бол найзын зүйлтэй мөн нэг би нар бас зөвхөн юу гэх томны тасан дээр тавьдаг байгаа тэрнээ хүн зүйлтэй За танах ямар хоёр үгийг олж ирсэн гинэ? Биеийг духан. Танах бодлороо бидний батган дээр гар гин. Танах тэгвэл ярьж байгаа ямар үгийг олж ирж байгаа? Олж үгийг өгсөн байж. Биеийг тэнгэр чахан тухыг нэ гэрлээ найзынхаа биеийг нэ гэсэн үү те. За танах гарыг нэ тэнгэр чахан юу гэнэ юу? Хөл юм уу? За танах ярьж байгаа биеийг нэ за тэгээд тэнгэр чахан гарыг нэ. За тэгвэл одоо хэмжээтэй ахын мөрөөр үнэлэх хүмүүс үнэлээд байгаа. Ахын одоо 3 дугаар орсон анхаараа. Одоо энэ шүлгийг дугаар айлгаж идэвхээ шүлэг чинь. Гэтэ багш нар одоо арай хялбархан. Та нарыг чаддаг болоод зориулсан дасгал ярьж байгаа байна. За. Аяг. Бичиг болоогүй шүү.
Манай багш дахиад нэмж гараад өгөх санаа болоогүй. Багаар экспортоос хараад бүгдээ. Тэ. Ахын хоёр дээр хасаа юу юм бэ гэдэг. Энэ мөрөө өгнөс юм шиг. Аа, угаа. Энэ мөрөө өгнөс. Ихэд дэдээс хоноо. За, хараа. Энэ мөрөө өгнөс эхлээд нь таа. Ахигийн төрлийн юм тавь. Яг цаатараа наач. Цаатараа. Цаугараад байна ч таа. Оочтой хэдэн байгаа наач болж удаа ямар уучраас цаасаа ямар уучраас хэдэн байгаа. Гүр наач. Самар хаан. Хоо. Зүүн хийчээр арга сондоо байна. Энэ номыг ингээд. Сайдвар хамгийн түрүүнд дуустаа. Дууссан бол хүлж байгаа асан 3 дээр. Багаас хамгийн өндөр. Юу дүмрээ. Аав чараад нэг наач. Наач нэг наач биш. Одоо ингэ наач хамгийн өндөр таа. Я. Тайгэж. хамгийн өндөр. Тэд мөч биш. Тэд мөч юм биш. За ингэ хамгийн өндрөөд байна. За хамгийн түрүүнд тийм хийж дуусна. Тэд мөчийг магадгүй. За. За эндээс багш нь тэд эндээ магадгүй уушаач. Тэр би нар болчихвол энийг хичээрээд дазуулах бай. Ингээд бицхэн үгээд дулаацуулна. Элбэр дэвчихээр гарыг дулаацуулна. Игнэшгүй ажтан нэгээд дулаацуулна. За эндээс арай өөр үгээ байрлуулж ирсэн баг байна. За нар үгүй баг арай өөр юм байна тий. За нар уушаач. Чаг. Дулаацуулахгүй. Ингээд бицхэн үгээд дулаацуулна. Игнэшгүй ажигээ гарыг дулаацуулна. Эсбэлтэстэн нэгээд байна. За тэгвэл эндээс энэ үгнүүдээр танах нь хаж байгаа. Танаа бүх баг хаж байгаа. Асуулт байгаа энэ гурван үгээр. Ямар асуулт? Асуулт нэлээд. Оо, ястаа. Ямар юм? Ингридиентсэн үгээд байна. Ямар вэ? Эсбэлтэчгээ харийг дулаач. Ямар юм бэ? Игнэшгүйчтэн нэгээд дулаач. За тэгвэл үгийн бидний шүлэг зохиоход хэрэгтэй юмнууд маань үгийн сонголт маш чухал. За юу. Аснаа. Мөрний энэ их хүмүүс ямар үсгээр хийсэн бэ? Хамаас адилхан байх ёстой. Энийг мөр олох гэж хэлдэг юм байна. Игнэшгүй хэлбэл хоёр энэ хоёр утга ер нь альч болно тийм ээ. Тэгэхээр танаа бас зөв хийсэн. За юу. Аснаа. За башны энийг наасан багийн хүмүүс сууж байгаа. За юу. За сууж. Ийм байна. Цацсан гэж. Бүгдээрээ зөв хийсэн байна. Энэ дээрээс ямар үгийг солисон бол багшны солисон бол арай эвгүй болох шүү. Игнэшгүй ач дүүгээ дулаацуулнаа гэж бичсэн бол болохгүй.
грек гэсэн гэдэг үгийг зөв сонсон бүгдэнд нь баярлалаа. Ахын 3 шүү. Ахын 3 дээр 2 таасалтай. Ахын 3 2 таасал. Одоо энийг яа. Цаана мөрөд үгүй болж байна. хамгийн чухал юм учраас цамгуу танаа баг тэмээ амжилт нь өгөөж магадгүй шүү. Аа гэж байна. Танаа баг нэг нэг гэж хэлж байгаа. За одоо хэлээд та нар мөрөө бодсон юм. За зүгээр хамаагүй бич бичээс надад хүрсэн. Би босооч. Энэ настай бичиж. Нэг яах вэ? Хэлээд өгөө өдөр бичээд байж байгаа юм бичээд гээс. Чинийг усаар мөнцөх үү? Ажиллах гэж байна. Юу ч зүйл чи мадаа усаар болно үстэй. Болно шүү дээ. Хүнийг хүн. Тэгээд тэрний хөсныгөө бичихгүй юу? Чинийг усаар. Аа яг зөв бичээд. Энэ дөрөв л амжилт бичиж байгаа зүйл 이거 아sorte нэмдэг. Та нар ингэж бичиж байгаа нэг нь үсэж хурдан бичихгүй болохгүй юм байна. За хэлээд өгч одоо тэрийг тэгээ энийг унтлаа, энийг услаа ч юм. Тэр одоо хэлээд өгч шүү. Үгүй асуултын дараа нэг хариултыг. Тэ хариултаа гэж байна. За. Тэрийг бодож тэр багуудыг хариул. Ингээд бичиж шүү. Тэгээд тэр юм хэлж өгч байгаа юм. За тийм бичээрэй. За тэгээд яг зөв ямар юм хатаж гэдэг юм уу ямар хатаж хатаж
자, 기체를 넘기자고
баг байна уу? Байхгүй. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ дуурайд бичиж сурсан байна. Дуурайд бичсэн байна гэсэн. За, хичээл хамгийн саалсан багийг баштаа. Энэ хоёрын баг буюу энэ хоёрдугаар баг байна, тийм ээ? За, бүгд баяр хүргэе. За, хичээл дууссан. Бүгд байна.